Оройн дүүргийн үзэгчтэй 18 цаг 45 минутаас өдөр бүр хүрдэг бид нэвтрүүл эхэлж байна. За өнөөдөр наттай хамт студид хөтлөхөөр Алтан хүү, Ариун Баяр, Мөнгөн цэцэг. Мөнгөн цэцэг. Зотоо. Тийм бодсон байж байна. Мөнгөн цэцэг өглөөч юм гэлээ. Өөр мөнгөн цэцэг бодчихсон юм шиг. Бид дөрөв хөтлөхөөр сууж байна. За өнөөдрийн сэдв бол бид хэд залуусаа нутагтаа сайхан амьдрах гэдэг сэдвийн хүрээнд ярилцах болно. За нэвтрүүлгийнхэнд өнөөдөр залуучууд бүрэн сонио ачи юу байна гэж сонсъё те. За Алтан хөөс эхлэх үү. За тэгээ. За яг өнөөдөр бол үйл явдлаас гадар нэлээ өрнөн байла. Төрийн ордонд ажиллаа. Тэгээд төрийн ордонд бас нэлээд чухал 2-3 шалгалтын дүгнэлтийг засгийн газар танилцуулаа. Өнөөдөр засгийн газар ээлжид хуралдаантай байсан. Тэгээд хөгжлийн банкнд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. За мөн сангийн сайд Эрдэнэт үйлдвэрт одоо хийсэн шалгалтын дүнгуудыг танилцууллаа. Тэгээд энэ шалгалтуудаар бол үндсэндээ маш хэмжээний зөрчил илэрсэн юм байна. Тэгээд энэ талаар бас мэдээлэл нь орой манай 20-30 минутын тод мэдээгээр илүү дэлгэрэнгүй гарах бах. Хөгжлийн банкны хувьд бол одоо байгуулагдсан цагаас нь хойш шалгалт хийсэн. За Эрдэнэт үйлдвэрийн хувьд бол одоо 2016 оноос өмнөх одоо 12-оос 16 оны хооронд гэх юм уу үйл ажиллагаанд нь шалгалт хийсэн байна. Тэгээд энэ шалгалтын дүнг бас сангийн сайд танилцуулсан. Ер нь бол тэгээд маш олон зөрчил дутагдлууд илэрсэн байна. Эрдэнэт үйлдвэрийн захирлын гаргасан тушаал Монгол улсын хуулиас дээгүүр давж үйлчилдэг болсон юм гэх мэтчлэн ярих юм бол маш олон асуудал байна. Тэгээд миний хувьд бас өнөөдөр ээлжид нэг монголчууд ярилцлага хийдэг хуваартай. Орой 21 цаг 30 минутаас гарна. Тэгээд улсын хурлын гишүүн Батсандантай ярилцлаа. За яагаад Батсандан гишүүн сонгосон гэхээр зориг агсны хэргийг шалгах төр хорооны дарга. Тэгээд энэ төр хороо байгуулагдаад үндсэндээ 3-7 хоног 3-7 хоногийн хугацаанд бас чамгүй зүйлүүдийг хийсэн юм байна. Ер нь бол одоо энэ зоригийн хэргийг тойрсон. Тэр эрүүдэн шүүсэнтэй холбоотой за тэр Жимгээ Содон Даршаа гэдэг хүмүүс орхиос ямар загтал ирүүлсэн. За Амгланбаатар гэдэг хүн одоо энэ зоригийн хэрэг дээр захиалагч нь хэн байсан тухайн мэдүүлэгтээ хэлсэн гэдээ бас нэлээд тийм нийгмийн анхаарлыг татсан яг энэ төр хорооны одоо чигүүргийнх нь хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар бас тэр ярьсан байгаа. Тэгээд энэ ярилцлагыг бас 21 цаг 30 минутаас магадлал үзэх үнэлээ авч үзэх боломжтой. Тэгээд нэг иймэрхүү л өдөр байлаа да. Юу ямар их юм бэ? Айгуу сонтой юм шиг. Товчлаад нэг өгүүлбэрээр ярьлаа. Хамгийн төвчл хэлээ те. Миний хувьд өнөөдрөөс гадаад мэдээгээ бэлтлээ. Тэгээд та бүхэнд бас өмнө бас үзэгч сонсогчдоос хэлж ийсэн дэлхийн одоо яг арчилсан чөлөөт сонгуулиар бол одоо номер 2-т ордог Индонезийн сонгуул болсон. Тэр сонгуулиар Жоко Видодо гэх эрхэм 2 дахь удаага ерөнхийлөгчөөр ээлжид нэг удаа сонгогдлоо. Нөгөө талд нь болохоор Право Субьянто гэдэг нэр дэвшигч байсан сүрэг хүчний. Тэгээд бас нөгөө сонгуулийн үр дүн хүлээн зөвшөөрөхгүйгээс үүдээд бас одоо Индонезийн нийслэл Жакарта одоо бас томоохон өмнө самунд дийгдсэн байна. За дээрэс нь одоо бас Хятад Америк хоёрын бас худалдааны дайнтай холбогдуулаад одоо нөгөө гутлын томоохон үйлдвэрлэгч гэж нэрлэж болох үз Nike, Adidas, Converse, Dr. Martens гэх мэтлэн томоохон брэндүүд нэг жуух бичгийг бичсэн. Тэр нь 173 компани одоо ийм хамтарсан бичиг болоод тэгээ шаардлага болсны үндсэн дээрээс ерөнхийлөгч Дональд Трампт бас энэ нэг худалдааны дайнаа зогсоогооч энэ одоо яг хоёр орны худалдааны дайн гэхээсээ илүүтэй хэрэглэгч эргүүлээд ажиллах хэсгийн дунд одоо бас амьдрал аж ахуйд нь одоо сүрэг нөлөөлж байна гэсэн тийм мэдээлэл байна. За би одоо нэг жоохон хар бараалх гэдэг үзэгчдээсээ хүлцэл өчөө. Яагаад вэ гэхээр ер нь ярихгүй өнгөрч бол болохгүй юм. Яасан бэ гэхээр эцэг эхчүүдийн хараа хяналтгүй байдал, эцэг эхчүүдийн буруутай үйлдэлээс болоод за өнгөрсөн одоо 2019 он гарснаас хойш 16 хүүхэд зам тээврийн ослоор амьдсан алдсан юм харамсалтай тоо мэдээлэл бол гарсан байлээ. За өнөөдөр ихэд 8 сартай хүүхэд бол 7 давхраас унаж амьдсан алдсан. За ээж нь 0 ороод ирэх хооронд бол хүүхэд унж амиа алдсан, цонхоор унж амиа алдсан тийм. Ийм харамсалтай хэрэг гарсан байлээ. За тэгээд 15 настай хүүхэд бас ээж аавынхаа хэрүүлийг дэвчихгүй одоо тий бас өөрийгөө боомлож амиа хорлсон гэсэн. Ийм одоо бага насны хүүхдүүд тийм ээ хүмүүний одоо буруутай үйл ажиллагаанаас болоод тэр дундаа эцэг эхчүүдийнхаа хараа хяналтгүй байдлаас болоод амнасаараа хохирсон ийм тохиолдол их байна. Тийм учраас би зүгээр энийг нөгөө сэрэмжлүүлэг болох үднээс мэдээлж байна. Яагаад вэ гэхээр одоо 90 дулааны цаг бүх айл цонхоо онгойлгодог. Тийм учраас нөгөө нэг цонхны хаалт гэдэг юмыг бол айл бүхэн хийх хэрэгтэй юм байна. Бага насны хүүхдтэй айл бүхэн. Хэдийгээр одоо том болсон гэдэг 7-8 настай хүүхдүүд хэдийгээр том болсон ч гэлээ хүүхэд л учраас ямар ч одоо эрсдэл гаргаж бас магадгүй учраас ер нь бол яг одоо өнөөдрөөс эхлээд энэ гаднах цонхныхаа хаалтуудыг бол маш сайн хийх нь зөв юм а гэдэг ийм сэрэмжлүүлгийг хөрөх үднээс
одоо мэдээллийг бол өгч байна. Тэгэд надаар бол нэг тийм сонир сайхан малга мэдээлэл байна. За дээрэс нь энэ жил нөгөө шаржлын харшил айгүй их хэлж байгаа юм байна. Хүн болгон бол ер нь одоо бүхий л одоо мэдээллийн сувгуудаар бол мэдээлж байна. Яагаад гэвэл хуучин нөгөө 7 сар гаргаад яг наадам өнгөрөөд энэ шаржлын харшилтай хүмүүсээ харшил хөдөлдөг байсан байхгүй юу? Энэ жил ерөөсө 5 сар дөнгөж гаргаад эхэлчлээ. Би тэг ханиадтай андуураад яваадсэн чинь харшил байсан юм байна. Тэгэхээр энэ жил магадгүй одоо нөгөө нэг яг илүү харшил хөдлөгдөг ургамлууд нь илүү хургаж иж магадгүй бах. Тэгэхээр одоо нөгөө харшилтай бол одоо ингээл иймэрхүү байдалтай тий явж штэ. Тэгэхээр ямар ч гэсэн нөгөө маш сайн эмчилгээ хийх нь зөв юм байна. Дархлаагаа их сайн дэмжих хэрэгтэй. Уг нь бол өвөл айгуу сайн нөгөө нэг өөрийгөө дархлаагаа дэмжиж өөрийгөө санамжлах хэрэгтэй байт юм байл та. Тэгээд ер нь бол бас тэр тал дээр анхаарах хэрэгтэй юм шиг байна. Тэг ямар ч байсан нэг иймэрхүү мэдээлэл бол байна. Зарим хүмүүсээс ханиадыг андуураад яваад ич магадгүй. Тэгэхээр бас нөгөө өөр таарж байгаа арчлахаа нөгөө суух нь их зүг баха. Тий. За халзаагаар юу? Надад ч бас нэг онц сони юм алга. Ер нь яг маргаангүй 100 болцсон байна л гэж бодлоо өнөөдөр. Манай ажил бас нэлээд хүүдэн байсан ч өнөөдөр бараг ажил дээр халууцаад хадаас гисэн бас гоё юм шүү дээ. Ер нь 31 минут хүрсэн гэсэн шүү дээ. Тийм маргааш 31 байлаа. Машин ороо суусан 31 гэсэн. Тийм 31 хүрсэн байлаа. Тийм. За тэгээ манай нэвтрүүлэг юу одоо телевизээс гадна ТV HD гэдэг пэйж хуудас масс пэйж хуудасаар тэгээ мөн 99.6 FM-ээр 99.7 их Монгол радио 102.1 долгионуудаар та бүхэнд шууд одоо үзэх болон сонсох хэлбэрээр хүрж байгаа. Учраас нэрээ бас нэг жолооч нартай хандуулж хэлэхэд яг эд төгжрлийн үе учраас сайхан төгжирч гинөө гэж. За тэгээд хэдүүлээ яг үндсэн сэдв рүүгээ орохоос өмнө хэсэгхэн зар сурчлагын дараа эргүүлээд студидтэй зочинтойгоо уулзцгаая. За тийм. Back, what are you? Pepsi Black. Эр хүн та хайртай бүхнийхэн төлөө өөрийгөө хайрлаарай. Хожир ангаагч эрэгтэйчүүдийн эмнэлэг. Back, what are you? Pepsi Black. За ингээд студидтэй бид бүхэн залуучуудаа нутагтаа сайхан амьдрэх сэдвээр ярилцахаар бас нэгэн зочныг өрсөн байгаа. Энэ хүн бол Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн дарга болтгоо гэж хүн байна. Орой минь. Орой минь хүргэе. Тэгээ өнөөдөр чинь нэг алдны яваад чи бид нар чинь уг нэг тийм чөлөөт нэвтрүүлээ шүү дээ тий. Суундаа сайхан амьдрэх гэсэн чинь надад бүр шууд олзоо нүдэн дүн гэж авч ирж байгаа байхгүй. Манай олзоо чинь нөгөө гой балтаа их байнга манаа сум бол гэд. Тэгээ би нөгөө ингэж бодсон л да. Бид нар чинь айгүй хөдөө томилтоор явдсан шүү дээ. Тэгэхээр ер нь бол хөдөө орон нутагт амьдрал байна. Манай залуучууд зүгээр магадгүй нүдэ таглчаад ах шиг байна гэж би бол хувьдаа хараад идэг юм л да. Ер нь хөдөө орон нутагт амьдрал байгаа үстэй. Залуу хүмүүс амьдрах боломж болцоо байгаа үстэй. Нийт хүн амын чинь 40 орчим хувь орон нутагт амьдарч шүү дээ. Тэр нь бол тэр тэнд амьдрал байхгүй гэж хэл ямар ч үндэслэл байхгүй. Тэгээд нэг чухал зүйл юу гэхээр одоо хот руу чиглэсэн их нүүдэл ер нь хашаа эргэж чиглэх вэ гэдэг ийм асуултууд нийгэм гарч ирж байгаа шиг байна. Тэгэхээр энэний эсрэг үл ер нь их нүүдлийн эсрэг нүүж явах зарим талаараа сайн байдэн шүү дээ. Тийм учраас би ч одоо 2012 онд нутагтаа сайхан амьдрнаа гэж одоо хот руу чиглэсэн их нүүдлийн эсрэг одоо нүүж явлаа. Зөв шүү дээ. Өчтөр бас би нэг хүнтэй ярилцлаганд орсон чи яг тэгжсэн. Заавал одоо хотод шигдэх шаардлага юу юу байгаа юм бэ гэд. Тэгээ бүр ээжийнх нь нутгийг зориод нэг хинтийн дадал руу очсон гинэ. Тэгээд айгүй сайхан амьдарч байгаа гэд ярьжсэн л да. Тэгээ би бас нөгөө одоо засгийн газрыг хэрэгжлэх газрын дараа оюун эрдэнэ чинь бас яг тэгжсэн юм шүү дээ. Яг одоо нөгөө нэг дээд сургуулаа төгсөөл ерөөсөө юу яа гээл хөдөө орон нутагт очиж амьдрий гэдэг зорилт төвшүүлээл тэгээд тэнцэн очиж амьдарч байсан юм байлаа. Бас л засаг дарганы хамгийн газарт нэг ямар
юу хийжсэн гэлээ нэг албан тушаал эрхэлж байгаа. Тэгэл ер нь тэрнээс ингээд нуустрынхаа карьер нь эхлээл ингээд өдөө хүртэл явж байсан. Тэгээ яагаад та ингээд заавал хөдөө орон нутгийг сонгосон бэ гэд асуусан, сэтгүүлч асуусан байна л да. Танд одоо Монголд ингээд ажиллаж амьдрах, Улаанбаатар хотод ажиллаж амьдрах бүрэн боломж болцоо байна гэсэн чинь миний нөгөө төрсөн нутаг те дээрэс нь миний одоо те тэнд орон зай өгүүлэгдэж байгаа ах гэж би хувьдаа харж байгаа учраас ийм замыг бол сонгосон. Гэтэ өнөөдөр бол энэ сонголт миний одоо энэ амьдралдаа байсан хамгийн зөв сонголт байхаа гэж ингэж ярьцлага өгчээсэн байлээ. Тэгэхээр ер нь бол магадгүй хөдөө орон нутагт түрүүн би бас жоохон буруу ярьчлаа амьдрал байхгүй гэдгээр биш. Яг хөө зүгээр залуучуудын хандлага хөдөө орон нутагт бол яг хөө зарим нэгэн аймагт бол дэд үтсэн хөвцөн байна. Зарим нэгэн аймагт бол бас жоохон учир дутагдaltaй юм байна. Дээрээс нь нөгөө нэг хөдөө орон нутгийг сонгохгүй байгаа шалтгаанууд ч ерөөсөө юу байна вэ гэхээр нөгөө цалин ажил олдохгүй байна. Цалин бага байна те. Иймэрхүү шалтгаануудыг бол ихэвчлэн хилээд идэг штэ. Тэгэхээр зүгээр таны бас анзаарснаар сүүлийн үеийн залуучуудын хандлага нь ямархуу ах шиг болж ах шиг байна. Тэгэхээр ер нь бол юу гэдэг яг орон нутг руу зориулж одоо тий ажил хөдөлмөр эрхлэхээ гэдэг юм уу амьдрахаа явна гэдэг бол өөрөө нэгдүгээрт маш том зоригийн асуудал байдаг. Нөгөө талдаа бол сонголтын асуудал байдаг. Тэгэхээр бол хүн бол сонголтоо хийхдээ аль одоо боломжтой хувилбараа өөртөө ашигтай хувилбараа сонгодог шүү дээ. Тэгэхээр юу гэдэг нь хотод амьдрах нь одоо агаарын бохирдол, замын төвчрээ, цаг хугацаа алддаг одоо эрүүл мэндийн өчнөө олон одоо сөрөг талууд байна. Тэгвэл орон нутагт ийм давуу талууд байна гэж байгаа л мэдээж аль илүү жин дарж байгааг нь хүмүүс сонгодог. За энэ бол нэг тал нь. Нөгөө талд нь зориг гэдэг бол айгүй чухал. Тийм үү? Тийм их зориг шаардах уу? Зориг шаардна. Яг гэвэл тэнд очиод би юу хийх ёстой вэ? Надад тэнд ажлын байр байгаа юу? Эхлүүлж байгаа бизнес маань тэнд одоо хөлөө олж амьдарч чадах уу гэдэг асуудлаас анхны зүйлүүд эхэлнэ. Тэгээд мэдээж орон нутагт бол боломжууд бол байдаг. Гол нь тэрийг олж харах нь аюул чухал. Хамгийн гол нь очихж байгаа зах зээл өөрөө ямар байна уу тий? Очихж байгаа одоо таны ажил мэргэжилтэй холбоотой салбар ямар байна уу? Тэгээ тэнд очиж та ямар үн цэнийг бий болгох юм тий? Юугаараа та одоо хоолоо олж амьдрах юм гих мэтчлэн ингээд зүйлүүдийг судлах хэрэгтэй. Гэхдээ хаач зах зээл үргэлжил байгаа. Тэгэхээр тэрийг магадгүй бэрхшээл байж болно. Тэгэхээр тэрийг давуу тал гэж харах юм бол бас л нэг талаараа боломж. За залуучууд ер нь юу гэж ер нь хэцүү байхаа. Би ч нэг угаасаа хөдөө төрж үсч явж үзээгүй баг нэг тоглоомч. Улаанбаатараас гарч үзсэн үү? Үгүй ер нь үзсэн. Төөхөн гэсэн одоо үзсэн. Эргэн тойрны хүмүүсээс харахад одоо яг бид бүгд л нэг тийм бодол орж ирж л байсан л байх л та. Би ч яг нэг хөдөө өсчөөл ингээл хотод орж ирсэн. Ер нь нэг буцаад ингээд аймагт очиж, нутагт очиж ажиллаж амьдрий гэдэг. Гэхдээ яг миний эргэн тойрны одоо жишээнүүдээс ингээд бодож байхад бол яг эхлээл нэг энд байж хахад нь тэнд л нэг ажил гарахгүй бол ер нь хүмүүс нэг тийм явахгүй тийм хандлагатай байгаа байхгүй. Яг ингээл одоо саяны жишээ хэлсэн шүү дээ оюутны. Би одоо тэнд очиж ингээд ажиллаж амьдрах ёстой. Тэгээд миний орон зай өгүүлэгдэж байгаа байх гэдэг. Миний одоо эргэн тойрон бол яг л тэнд нэг тийм ажил гарчлаа чи ирэх үү гэсэн үед нь л одоо залуучууд явж ийн нөхөөс яг өөрсдөө бол нэг тийж эндээс бол явахгүй байгаа юм шиг тийм хандлагаас харагдаад байна. Манай зочны хувьд одоо яг буцаад нь одоо нутагтаа очиж сайхан амьдрах тэр нэг одоо хөдөлсөн зүйл нь яг юу байв? За нэгдүгээрт л яг хөө миний одоо ээжийн төрсөн нутаг. Би одоо 10 жилээ бас тэнд төгссөн. Тэгээд нутаг маань байгаа. За хоёрдугаарт нь би яг л одоо юу гэдэг нь намайг тийш нь хөтлөсөн зүйл бол миний хувийн сонголт байсан. Хувийн сонголт гэхээр түрүү би яг одоо нөгөө жигнэж үтсэн. Жишээ нь бага насны хүүхдтэйс учраас Улаанбаатар хотод амьдрах нь бол одоо тийм тааламжтай биш байсан. Хүүхдийнхээ эрүүл мэндийг, өөрийнхөө эрүүл мэндийг бас одоо гэр бүлийнхээ эрүүл мэндийг бодсон. За хоёрдугаарт нь ер нь би одоо чинь Улаанбаатар хотод яг юу хийх ёстой юм? Миний хийж байгаа тэр зүйл Улаанбаатар хотод хэр үр нөлөөгөө өгөх юм, хэр далаацтай байх юм, би ямар үн цэнийг бүтээж чадах юм. Тэрэнд одоо миний одоо хувь хүний ур чадвар те миний хийж чадах хэмжээний зүйл маань Улаанбаатар хотод одоо нөлөө үзүүлэхүйц байж чадах уу гэдэг дээр гол асуудал байсан. Хэрвээ би нутагтаа очивол харин юу хийж чадах уу? 60 мянган хүний төлөө одоо яаж ажиллах боломж байна? Би өөрийнхөө одоо мэдлэг чадвар те хувийнхаа тэр амбицийг яаж тэнд одоо эргээр зөвөр гаргаж ирч чадах уу гэдэг дээр л үндсэндээ сонголтоо хийсэн. Тэр бол намайг одоо нутаг руугаа явах хамгийн одоо том хөшүүрэг болж исэн. Тэгээд очиод бол маш олон боломжууд байгааг олж хардаг. Тэгээд
үнэхээр одоо тэнд бол хүмүүс яг хийсэн сонголтынхаа хүрээнд бол сайхан амьдарч чадчих. Ялангуяа залуу гэр бүлүүд бол бүр илүү одоо сайхан амьдарч байна. Тэгээд яагаад сайхан амьдарч байна гэдгийг нь бол бас нийслэлд амьдарч байгаа хүмүүст ингээ харьцуулж байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн гэр бүлдээ зарцуулж чадж байгаа одоо цаг. Тийм ер нь бол өөртөө зарцуулж чадж байгаа цаг. За эргээд одоо сурч боловсрох одоо хувийнхаа тэр хэрэгцээнд зарцуулж байгаа цаг энэ төргээд асар олон зүйлүүдийг хотын одоо нэг яг ижил төвчний амьдралтай залуу орон нутагт амьдарч байгаа нэг ижил төвчний юм амьдралтай залуу хийждэг ингээд харьцуулаад үсэх юм бол асар олон юм сони статистик тоонууд гарах бах. Ер нь бол тийм шүү. Маш яг цаг хугацаа үнэхээр хэмнэ. Тэр чинь тэгээ дээрэс нь эдийн засаг бараг мөнгө нэг хүрэгдээд ахгүй. Ер нь бол тийм шүү дээ. Их ойрхон гутуулсан тий. Тэгээ зүгээр юу гэдгийг нөгөө нэг бид нар магадгүй боломжийг олж харж чадахгүй байгаа юм болов уу гэж би бас бодоод байдаг байхгүй юу? Яг түрүү олзаа хэлж штэ ихэнх хүмүүс тэнцэл ажлын байр байхгүй бол барыг явахгүй гэж ингэж штэ. Тэгэхээр магадгүй тэнд нэг тэр боломж байгаа гэдгийг хинж нөгөө харахгүй байгаа учраас энэчнээ шигдээд байгаа юм байна. Шигдээд байгаа ах л гэж бодоод байгаа. Ингээд массыг харахад бол масс бол араа илүү зах зээл хаана байна. Тийшээ мэдээж төлөвлөж байгаа штэ эдийн засгийн агуулгаарч тэр. Гэхдээ зах зээл энд байна гэдэг энд төвлөрөх юм л энд ачаал нэмэгдээл байна. Нөгөө бүс нутгууд өөрсдөө аслагдаад гэдэг юм уу зах зээлээс одоо илүү түлхэгдээд байх юм бол эргэж тийшээ хөрөнгө оруулалт орохгүй болчихно л доо. Тэгэхээр энэ дээр нэг талаасаа мэдээж төр засгийн бодлого шийдвэр нөгөө талаасаа бол цэвэр иргэний зорилгоо тэр боломжийг олж харна. Тэнд огт байхгүй байгаа бизнес олж харсан хүн бол аюул том боломж авахгүй. Тэнд очиж суурьшиж тэр бизнесийг хийн. Тэгжиж тэр зах зээлийг эслэн штэ тэр хүн. Эргээд юу гэдгийг тэнд байхгүй байгаа цоо шин үйлчлэгийг тийшээ нэвтрүүлж тэндээ одоо анхдагч буюу тэр зах зээлийн эзэн болно. Тэгэхээр тийм зоригтой алхмуудыг л хийх хэрэгтэй л дээ. Алтан хөө чи ер нь зүгээр хөдөө орон нутагт амьдарч үзье гэж бодож байсан уу? Гэр бүлээрээ. Гэхдээ яг бол тэгж зүгээр бодож үзэж байгаагүй. Гэхдээ ер нь яагаад болохгүй шүү дээ. Яг одоо ингээд харахад за яг Сүхбаатар Дархан Эрдэнэт гээл Улаанбаатартай бараг л адилхан л хөгжилтэй. Гэсэн мөртлөө одоо илүү амьдрахад таатай ийм хотууд байна шүү дээ. Тэгээд энэ шиг л ерөөсөө л хөгжүүлэх л стал юм шиг байгаа юм л да. За Сүхбаатар аймаг бол сүүлийн хэдэн жил бас нэлээд сайн хөгжиж байгаа шиг байна тий. Шолон аймгийн одоо хүмүүс очиод туршлага судалж байна гэл одоо сонсогдож байсан. Тэгээд магадгүй зүгээр энэ шиг ингээд эрчимтэй төр засгийн дэмжээд ядчил тэнд одоо юу гэдгийг тэр дэд бүтцийн асуудал гэж одоо ерөнхийд нь ярихад энэ бүх зүйлийг шийдээд өгчих юм бол залуучууд бол тийш нэг явахгүй гэж одоо царгалаад байгаа зүйл байхгүй л байх гэж бодож. Хамгийн гол нь тэнд хүн амьдрахад залуучууд очиод амьдрахад аль ч утгаараа тийм таатай нөхцөл боломжийг бүрдүүлсэн байгаа бол залуучуудын яаж яагаад очиж амьдраад өөрсдийн гэсэн одоо бизнес эрхлэлт ч юм уу ингээм амжиргаагаа залгуулад ингээд явах боломж байгаа л юу ч байхгүй. За нэгдүгээрт нь одоо юу гэдэг өөрсдөө бизнес очиод хийчих ингээд боломж байхгүй. За дээрээс нь тэнд очиод за хүчээр амьдралаа гэхэд одоо юу гэдгийг тэр дэд бүтцийн янз бүрийн асуудал одоо шийдэгдэг үсгдэг юм байхад бас хэцүү байх л гэж зүгээр бодчихлаа л да. Тэр нөгөө Өвөр хангаан аймгийн богд сумыг та нар мэдэх үү? Хэр сайн мэдэх вэ? Өвөр хангаан богд мэдэхгүй юм. Өвөр хангаан богд сум ийм юм бэлээ. Айгүй олон хүн амтай. Тэгээд тэднийх нөгөө нэг бас дид бүтцээ ер нь шийдэж байгаа. Тэгээд дотроо найлтаа халуустай ерөөсөө яг л орон сууцнд амьдарч байгаа юм шиг тийм боломжуудыг иргэдээр ингээ хангаж өгч байгаа юм билээ л дээ. Яг тэр нөгөө нэг шатараатай жилжилийг хийх. Яг нэг намайг нэг 3-4 жилийн өмнө очиж явахад яг тэр богд сумын хөгжил бүр үнэхээр тэрний тэр зэгцтэй байгаа тий хашаа байшингаа зэгцтэй байрсан айл бүр тий айл болох одоо нөгөө түлээ нүүрс түлэхгүй цэглгаанаа халаалтаа шийдсэн тий би яг нэг тийм залуухан гэр бүлийн ингээ очиж исэн байхгүй тэдний болохоор бас нөгөө цэглгаан халаалттай дээрэс нь халуун хүүт ус 0 байр бүх маяг шийдсэн тийм айл юм лээ тэр нэг гудамжинд ингээ дид бүтц оруулаад ингээ бохрын шугам бүх юм зохицуулсан тий. Тэгээ тэр ингээ 3 хүүхэдтэй тийм залуу байгаа байхгүй тий. Тэр бүр яагаад чинь тэр нөгөө ингээ байгаа амьдралдаа бүр сэтгэл хангалуун байгаа нь тэр хэдийн нөгөө нэг бүр тэр царайны хүний нөгөө нэг жил царайны тэр юу нэ хуурлаас бүр харагдаж байгаа байхгүй. Тэгээ тэр хүүхдүүд нь ингээл анзаарч хад сайхан нөгөө нэг эрүүлдэ ингээ сайхан өсөж гин тий. Тэгэл ээж хүүхд нөгөө хоёр маань бас ингээ хуваараа осч жижиг юм хийчдэг. Тэгээ бид нар баялаг төр дэмжих холбоо гэж явжсан. Тэгээ би бүр ингээ бодож исэн зүгээр амьдрал биднэрт бол те залуу хүмүүс хөдөө орон нутагт амьдрах боломж болцоо бол байгаа л юм байна гэж би бол бас харж илсэн.
байсан л та. Гэтэ нөө өөрөө бол нэг явъя гэж бас бодож байгаа. Яагаад вэ гэхээр би ч нөө багасаа хотод өссөн болохоор бас яг өдөө орнотыг хэнийг бараадах уу гэдэг тиймэрхүү бас нэг хандлага. Манайхан ч яг нэг тэгдэг штэ юмыг бараадъя гэж ярьдаг те. Хааж исэн нэг нэгээ бараад л явж байгаа ард түмэн штэ. Сүхбаатарын аймгийн хувьд бол нэлээд хөгжил нь бол өндөр байдаг шиг санагдаж байна. Тэр нэг кино байдаг да. Наран мандах нутаг үлээ. Тэр кинон дээрээс ингээ хүртэл ажиглахад тэр дид бүтц мүцийн асуудал бол нэлээд өндөр шийдэгдсэн юм шиг санагдсан ш тэр кино. Тэгтэл кино л да кино амьдрал хоёр хэр зэрэг зурж байна. Тэгэхээр түрүүтэнд ярьжсэн Сүхбаатарын аймаг бол 2012-оос 2016 онд улсын одоо 4 удаагийн шилдэг аймаг болчихсон. Тэгээд би нэг хамгийн сүүлд 17 онд харж ирсэн статистик байдیں۔ Жилд нэг одоо Сүхбаатарын аймгийн төв дээр 600 орчим өрх одоо шинээр нүүж ирж байна л да. Тэгээ нэг өрхийг дунджаар 3-4 хүнтэй гэж тооцвол 2000 хүн жилд нэмэгдэж ирж байгаа. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд бол 2000 хүн гэдэг бол нэг сум багхгүй дундаж сум гэсэн. Тэгэхээр нэг жилд нэг сум одоо нүүж ирэх хэмжээний юм бас төвлөрлүүд үүсэж байна гэсэн. Энэ юутай холбоотой гэхээр нөгөө дэд бүтцүүд шийдэгдэж ирж байгаатай л холбоотой. Ер нь бол тэгэхээр тэнд илүү нөгөө хүмүүс одоо юу гэдэг амьдрах орчин нөхцөл нь илүү сайн бүрдэж гин гэдэг агуулгаар хүмүүс одоо нүүж очих шийдвэр гаргаж байна шүү дээ. Тэгээд түрүү ярьж байгаатай яг адилхан мэдээж ялангуяа одоо юу гэдэг залуучууд орон нутг руу шилжиж амьдрах те тэнд суурьшиж амьдрах тэнд одоо өөрийн гэсэн бүхнээ босгоход бол нөлөө үзүүлж байгаа орчин үеийн залуучуудад нөлөө үзүүлдэг хэд хэдэн хүчин зүйлүүд байдаг. Ялангуяа entertainment хөгжилтэй холбоотой. Биднэрт юу хэрэгтэй вэхээр бассейн хэрэгтэй, кино театр хэрэгтэй, тий? Хоккейн талбай хэрэгтэй, хөл бөмбөгийн талбай хэрэгтэй, заалнууд хэрэгтэй. Бид нар энэ дэд бүтцийг шийдэж өгөхгүйгээр бол тэнд залуучууд ирээч гэдэг агуулгаар бол хандах нь өөрөө утгагүй зүйл юм билээ. Тэгээд бас том клубүүд хэрэгтэй. Тэгжиж одоо юу гэдгийг тэнд хүн одоо энгийн өдөр тутмын одоо амьдралаасаа таашаал авч амьдрах тэр орчин нөхцөл нь бүрдэж байгаа байхгүй. Тэр орон сууц, дэд бүтэц, бохир цэврийн шугам гэдэг юм бол энэ бол баг өнөөдөр бол орчин үед хүний амьдралын анхдагч хэрэгцээ болчиход байна шүү дээ. Тэр анхдагч хэрэгцээг бүрдүүлэх үүрэг үл мэдээж төрийн үүрэг. За тэр бол тусдаа ажил ингээд явах хэрэгтэй. Яг одоо хотод уягдаад байгаа гэдэг юм уу? Тэ? Ингээд найз нөхд ингээд залуучуудаа ажиллаад тарахаар яг л тийм зүйл ажиглагдчих. Ер нь тэнд ч очиод байтайхан том дэлгүүр супермаркетууд юу байна те гэх мэтчлээ яг ийм entertainment өөрсдийнх нь одоо хувь хүний хөгжлийг орчин үеийн хөгжилтэй төр холбож өгж байгаа цойрон дэд бүтц байна уу гэдэг дээр л залуучууд айгүй их асуулга тавьж байгаа. Хэрвээ тэр зүйл байхгүй бол мянга наашаа ирээч нутагтаа сайхан амьдрья гэдэг өрөө үл зүгээр лооцсон болж хөврээд өөрн л та. Тэгээд тэр киног 2011 онд хийжсэн олон ангид кино. Тэгээд тэрнээс хойш бол нөхцөлөд нэлээд өөрчлөгдсөн. Ер нь бол эрэг тал руугаа болж штэ. Тэгээд танай аймгийн хувьд жишээлбэл ямар саяны тим хийсэн ч юм уу. Зарим бас байхгүй шүү. Гойлтоос одоо замтаа болох гэж хэдэн жил болоо одоо. Замтаа болсон уу? Замтаа болно бол. Намайг хэдийн юмс нэр нэлээд юм байна. 3 өмнө явж явах зам 50 жил гэсэн тэгэл одоо тавьж л байгаа. За ер нь тэгэл ингээ хараад байхад л юу юм шиг санагдаж. Одоо нэг зүгээр сум байлаа гэж утгаад. Одоо тэнд нэг юм алт малтал гарахгүй бол баг тэгэл нэг одоо миний зүгээрээ өнгөцгөө харж байгаа бараг л ингээл амьдрал байхгүй болж байгаа юм шиг л нэг тэгжил санагдаад байна. Одоо ингээд өөр гайгүй хөгжөөд байгаа юмнуудыг харахаар нэг одоо нэг сумдаа нэг гайгүй нэг сум дундын имлэгтэй сум дундын сургуультай эсвэл нэг тийм нэг газраас юм гарсан бас тийм юмнууд л нэг тийм арай жоохон гайгүй дөнгөн ер нь нэг уурхаа төвшөлсөн хөгжил бий болчиход байгаа. Манай тийшсэн нөгөө яг хот мотоос хол болохоор хэцүү л тийм. Тийм шүү дээ. Сумд бол ялангуяа одоо нэг сургууль, имлэг одоо юу гэдгийг те цэцэрлэгч юм уу нэг очиж нэг оронтой гарвал ажиллануулах бас бусдаар бол тэнд бол тэгэл янз бүрийн ажил төрөл олдохгүй бол тэгэл тийш үзүүлэхгүй. Гэтэ ер нь гарлаач ер нь очих хүн бас ер нь их хоор эцтэй. Юу гэж одоо та яг өөрөө ингээд одоо Сүхбаатарын аймагтаа ингээд ажиллаж хөдөлмөрлж амьдарч байна тийм ээ. Тэгэхэд одоо яг нэг дүнгийн сургуулаа төгсөөд ирж байгаа залуучууд явснаас хэр зэрэг одоо тооны нэмэгдэж ирж байгаа гэж юу? Ер нь бол яг статистик ч гэдэм үү яг бод байдлыг харахад бол тухайн жилдээ одоо 10 жилийн сургуулаа төгсөөд явж байгаа хүүхдүүдийн тоо буцаж одоо дээд сургуулаа төгсөөд ирж
одоо ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн тоо бол марч хувьд асар их зөрүүтэй. Энэ бол угаасаа Монгол улсын хэмжээний аюул том асуудал болчиход байна шүү дээ. Тэгээд бид нар бол энэ нөгөө төвлөрлийг сааруулах гэдэг юм уу гэдэг асуудлыг ингээд төр засгийн бодлогын түвшинд ярихаараа ингээд нөгөө буруу тийшээ хадуураад авчиад байдаг. Би бас энэ чиглэлээр нөгөө судалгаа хийгээд засгийн газрын түвшний эрдэм шинжилгээний ганц хоёр хурлуудад бас оролцож исэн. Аймгийн засаг дарга нар энтертэй ингээд зэрэгцээ суугаад юм ярьдаг байхгүй. Тэнгүүд нөгөө төвлөрлийг сааруулах төрийн бодлого ярьж исэн чинь нөгөө эрдэм шинжилгээний хурал нь сүүлдээ бүр өөр юм болоо явцсан. Тэгсэн би яг өмнө говь аймгийн засаг даргаыг одоо хэлж ирснийг санаж байна. Тэгсэн би одоо ямар ч эрх мэдлгүй засаг дарга байна. Мэргэжлийн хяналтынхаа даргыг томилдог чөлөөлдөг ингээ эрхийг хуулинд хийж өгөөч. Сүүлдээ ингээ тийм болоо явчихдаг. Гэтэл нөгөө төвлөрөл гэдэг чинь өөрөө олон функцүүдтэй эдийн засгийн төвлөрлийн асуудал байна. Тэ төсвийн эрх мэдлийн төвлөрөл байна. За мэдээж тэр төрийн албаны халаас илгээ томилгоотой холбоотой юм байдаг бах. Хамгийн гол төвлөрөл чи өөрөө нөгөө хүн ам зүйн төвлөрөл. Тэгээд нийт бүх хүн амынхаа 60%-ийг энд барих уу эсвэл энэ том газар нутагтаа яаж зөв тараан байршуулах уу гэдэг дээр чинь мэдээж төрийн асар том бодлого зайлмих те одоо юу гэдэг юмнууд хэрэгтэй л ахал та. Гэхдээ гэхдээ энэ уучлаарай тасалчлаа. Түрүү бас өөрөө хэлж штэ. Ер нь залуучуудад юу хэрэгтэй? Entertainment юм хэрэгтэй байна гэж штэ. Тэгжээж болвол те тэр орон нутагт бол залуучууд очих гээд штэ. Гэтэл тэрийг одоо мэдээж анзаарсан байхад одоо тэр аймгийн засаг дарга ч юм уу те ер нь бол энэ хүмүүс анзаарсан л байгаа л үү. Яагаад тийм хийхгүй байгаа юм гэдэг хамгийн гол нь төсөн мөнгө байдгүй юм уу? Эсвэл бол тийм хүсэл байхгүй байх уу гэд ингээ ярих гэдэг юм л та. Сэтгэл байх. Тэгэхээр нөгөө нэг Сэтгэл байхгүй байх тийм. хоёр талтай. За нэг талд нь юу гэдэг мэдээж зах зээл юм уу хэрэглэгч байх хэвээр. Хэрэглэгч гэдэг чинь бүх хэрэглэгч нь энд байвал тэнд кино театр нэгээд тэр ашиггүй байхгүй юу? Нэг тал нь. За нөгөө талд нь бол мэдээж энэ хэмжээний гэдэг юм уу яг хувийн хвшлийн энэ хөрөнгө оруулалт дэд үтцийг бол төр хийх нь нэг тийм цохимжийн хувьд бол арчилсан нийгэм буруу гэж хараад байгаа юм. Яг хөө мэдээж төрийн оролцоотойгоор хийх ёстой том бүтээн байгуулалтуудаа хийх нь зөв баг. Тэгэхэд төрийн ажил бол төрийн л ажил шүү дээ ер нь. Нөгөө талдаа энийг цэвэр нөгөө бизнес гэдэг агуулгаар нь харж тий тэндээс ашиг олно гэдэг агуулгаар нь харах юм бол энэ өөрөө илүү нөгөө амьдрдаг. Амьдрж ийж юу гэдэг тэр чинь өөрөө өөрийгөө нөхөж авч явна ашгаа хүртэн тий эргээд хүмүүсийн ажлын байраар хангана. Яг тийм баг. Тэгэхээр тийшээ зоригтой одоо юу гэдэг хөрөнгө оруулалт хийх хувийн хвшил гэдэг юм уу тий хувь бизнесмэнүүд хэрэгтэй байгаа. Нөгөө гэтээ тэгэхэр чинь жоохон өрөөсгөл юм шүү. Яагаад зөвхөн хувийнхаа одоо хөдөө орон нутагт байгаа хүмүүсийн ер нь хөдөө орон нутагт те хүн амын төвлөрлийг одоо ингээд юу одоо байршуулахын тулд тийм юм хийн гэхэр чинь жоохон сони юм шүү. Төр яагаад оролцож болохгүй гэж? Яг төр үл мэдээж тодорхой тийм цэцэрлэг ингээд спорт заалмаад барьдаг үстэй. Ер нь ялгаагүй үстэй. Тэгээ нэг сайхан том усан спортын цогцлбор ч юм уу юу тийм барьж болдог. Тиймэрхүү нөгөө том хэмжээний бүтээн байгуулалтуудыг л мэдээж төр хийж байгаа. Жишээ нь одоо би аймаг дээр жишээ ярих юм бол манай аймагт ч одоо 25 метрийн урттай 6 замтай яг олон улсын стандарттай Италийн тоног төхөөрөмжтэй усан бассейн ингээд энэ жил түрүү жил нээлттэй хийж байгаа жишээ нь мэдээж төрийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа шүү дээ. Тийм хэмжээний хөрөнгө оруулалтыг бол хувийн хвшил хийчихэд өртгөө нөхөн нөгөөлийн чинь одоо хэдэн 10 жилийн ажлууд болно. Тэгээд тиймэрхүү ингээд том бүтээн байгуулалтуудыг л төр хийдэг. За орон нутгуудад ч гэсэн ялгаагүй мэдээж өөр аймаг тархан эрдэнэтэд гэдэг юм уу юм бүтээн байгуулалтууд бол бас хийгддэг юм байлаа. Тэгээд манай аймгийн хувьд хэд жишээ нь манай аймаг чинь аймгийн төв дээр нэг 20 орчим мянган хүнтэй л аймаг. Тэгэхэд ингээд номингийн одоо wall sale гэдэг байхгүй юу. Тэгээд очисон хүмүүс гайхаад байд ингээд тааш ийм жижиг аймаг гэж жишээ нь одоо наа чин Доромтод байхгүй байсан тий. Төв аймагт саяхан нэгдсэн байхгүй юу. Тэгээ одоо өөр ингээд том аймагуудад байдаггүй. Тэгээд яагаад танах номин волсэл танад байдгийг ингээд ингээ хүмүүс чи гайхаад байдаг байхгүй. Тэр чинь хүн амын тоондоо биш карманд байгаа мөнгө нь айгуу чухал байхгүй юу. Ер нь бол тэгэхээр тэр зах зээлийг гол нь олж харах л айгуу чухал. Тэр зах зээл гэснээс илүүтэй бас нэг төрийн төвлөрлийг сааруулах одоо арга хэмжээнүүд дээр хамгийн одоо зохистой нь бол тэр нэг Америкийн жишээ санаанд буугаад байдیں۔ Жишээлбэл Лас Вегас хот байгаа шүү дээ. Зүгээр л татварын хуулиар. Зүгээр л энэ илсэн манхан байсан газар чинь хитэн одоо га газрын одоо юу гэдэг төрийн өмч гэж үзээд төрийн өмч гэдэг юм уу татваргүй бүс гэж үзээд эргүүлээд нэг тодорхой хугацаа заагаад өгсөн. Ил тийшээ ч нөө хэдий цүлж гисэн нөө хэдэн татвараас цухтаж бултаж явж байгаа
хувийн хвшлийнхэн чи бүгдээрээ очиод тэнцэн юм бариад эхэлсэн, үйлдвэрүүдэд бариад босгоод эхэлсэн. Сүүлдээ нүүдэн 6 цэнгэлийн хот боллоо одоо хөгжсөн ч баг шиг тийм. Тэгэхээр ийм төвлөрлийг сааруулна гэвэл хамгийн одоо энгийн арга зам нь бол одоо наандаж бодоход одоо танаага болтой гэж жишээлбэл нэг тийм тодорхой хэмжээнд тодорхой хугацаанд одоо нэг татваргүй бүс болгодог ч юм уу. Тэгэх юм бол ч одоо энэ нэг Улаанбаатараас илүү хөгжих гэдэг байгаа санагдаад байгаа шүү. Өөргөө одоо. Яа инээдтэй болцоо мөр нэг нуур нутагаас Зүгээр нэг гаавалтай зүгээр сумаал ярьдаг шүү дээ. өнөөдөр гэхдээ зүгээр аймаг ярьцгаан заяа. Аймаггүй нь химээгүй байцгаан. За. Тийм үү. За алдах уу. Наалтан аймаг хэлээ. Өсгөн штэ. Тий. Нийгмийн сүрдэд бэлдсэн асуудлуудыг төр шийдэх нь алгавч та. Дээрэс нь одоо юу гэдгийг бас иргэдээ яг тэр хөрдөө орон нутгад за ялангуяа залуу гэр бүлүүдийг ч юм уу те дэмжихтэй бодлого гэж болно л да. За одоо та жишээ нутагтаа очиод амьдрах юм бол танд тэр хэдэн хувийн хүүтэй зээл өгнө ч гэдэг юм те. Өөрөөсөө 3% хүүтэй авч удаад тавч ягаад залуу гэр бүлд нутагтаа очиод нэг дэлгүүр бариад дэлгүүр ажиллуулах тэн дээр нь 2% хүүтэй ч юм уу эсвэл бүр хүүгүй ч юм уу тэдэн жилийн хугацаатай ингээд эн чинь бас нэг төрийн дэмжлэг байж. Гэх мэтчлэн зүгээр янз бүрийн дэмжлэг байж болох л баг. Гэхдээ зүгээр манайхан чинь нөгөө сомонд очиод нэг талхны үйлдвэр нээчихэр нөгөөх нь ахаад зээл авж байгаа талхны үйлдвэр нээгээд нөгөөх нь нампруулчихдагтай адилхан бүсчлээд одоо хөгжүүлэх хэрэгтэй шүү дээ. За баруун бүст бол одоо ер нь нэг иймэрхүү байдлаар хөгжүүлэх хэрэгтэй. Аялал жуулчлал голтой хөгжих хэрэгтэй ч юм те. Зүүн бүс нь бол илүү дэд үтс тал руугаа хөгжих хэрэгтэй. Тийшээ төмрийн үйлдвэр гэдэг юм юуны үйлдвэрүүдээ шинээр байгуулад тэнд очиод одоо юу гэдгийг ийм бизнес хийх юм бол ийм дэмжлэг үзүүлнэ гэдэг юм. Ингээд бүсчилсэн байдлаар одоо энийг төр бодлогоор л хийх ёстой л. Тэгэл ярьдаг штэ. Тэг манай томчууд чинь тэгэл бүх намууд нь л ийм ярьдаг. Тэгээд тийм гэдэг имлэлээд өгсөн. Өөрөө ажиллаж байгаа болохоор төрөөс шиг сони бодгоо жоохон хөрлөө нэг орсчих гэхээр жоохон сонион болоод зүгээр үстэй. Энд чи ерөөсөө зүгээр чөлөөтэй л ярьдаг. Тийм болж бүтэхгүй байгаа юмыг бас бид нар чи хийх ёстой залуучуудын төлөөлөл учраас тэр алтан хүүгийн хэлж байгаа сая зөвлөлтөө манайхан нэр яг тийм те нэг нөхөр аимс нэхэл ирэнгууд хажууд гис машин аваад аимс нэхэл те ер нь имэйл болж бас хэрэгтэй байгаа штэ. Энэ шил төр зөксөх хэрэгтэй баг те. Харин тийм нэг өдөр байгаа ч одоо дахиад нэг юм үйлдвэр хэрэггүй ч гэдэг юм одоо сумын засаг даргач гэдэг юм багийн засаг даргач гэдэг юм тодорхой юм шиг шийдвэр гаргадаг те. Сүхбаатар аймгийн яг одоо жишээлбэл энэ талхны үйлдвэр ярьсан дээр холбогдолтой яг одоо давуу хөгжиж байгаа тэр нэг салбар нь яг юу вэ? Давуу хөгжиж байгаа салбар бол мэдээж тал хэрийн бүс гэдэг утгаараа хөдөөчөн одоо жинхэнэ үлгээндэг. За малын тоо толгой гэдэг юм уу те. Тэгээ нэг хэцүү юм нөгөө мал өөрөө л цэвэр далд эдийн засгийн бүтээгдэхүүн байхгүй юу? Яг бол хяналтанд байх ямарч боломжгүй. Одоо малчид хэдэн маллаа зараад те хэдэн төгрөгийн ашиг болоод хэдийн татвар төлсөн ингээд татварч төлдөггүй гэдэг юм ингээд иймэрхүү юмнууд бол байдаг. Гэхдээ ерөнхийн нөгөө нэг нийт малын одоо статистик харах юм бол хамгийн том далд эдийн засгтай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний далд эдийн засаг байна. За энэ дээр бол тоглолт хийх боломжууд байдаг. За хоёрт нь мэдээж яг уул уурхай одоо уул уурхай бөгөөд түүнийг дагнсан одоо дагсан жижиг дунд үйлдвэрлэл хөгжихийн боломжууд бол харагддаг. Яг манай аймгийн хувьд бол тэгээд яг эхний жишгээр одоо юу гэдэг нь уурхайн одоо нөгөө баяжмлын одоо уут даацын уут үйлдвэрлэдэг жишээ нь үйлдвэр байна. Гэх мэтчлэн ингээд зүйлүүд бол бий л дээ. Тийм тэгээд дээрээс одоо хурдан орчим нэгдэж яг үндэсний спорт дээ шүү дээ. За үндэсний өв уламжлал. За нөгөө талдаа бол спорт болчиход байна л да. Морин уралдааны одоо спорт гэдэг нь илүү жоох нөө бизнес тал руугаа хөгжсөн. Одоо морио зардаг. За тэр байтугай одоо юу гэдэг үр төлөний зардаг гэдэг юм уу те. Хурдмар зардаг. Сүхбаатарт очиод морин хариулга хийгээд тийч ингээд бооцоод Ер нь тэгээд нөгөө одоо морины арилжааны юугаар нэгтгэр одоо гаргадаг бол Сүхбаатар бол тасарсан л явж байгаа. Манайд одоо тийм жишг байна. Нэг аюул сонирхолтой түүх ярьж байгаа. Манай Даринг гэдэг сум байна. Тэгээд Даринг сумд одоо юу гэдэг юм ховд увс гэдэг баруун аймгийнхан ингээд нэг автобусан суугаад 40-50 хүн баг болоод ирж байна л та. Аялах гэж ирж байгаа. Тий, яг одоо морь худалдаж авах зорилготой аяллаар ирж байгаа. Тэгэхэд нэг өдрийн дотор тэр сумын одоо хаан банкны нөөцийг бүх бэлэн мөнгийг нь одоо хэрэгжилж исэн тохиолдол манай аймагт гарч ирсэн.
Хүүх тэр их мөнгөөрөө морь худалдаа авч юм уу? Тэр мөнгөөр морь худалдаж авдаг шүү. Гэтэ тэр яг нэг өдрийнх нь нэг хэр зэрэг их юм уу? Тэр банкны одоо байгаа бэлэн мөнгөний Цацгал одоо нэг тэр хэрэглээд нэг өдрийн дотор ингээд хэрэглэнэ гэдэг бол Тийм нэлээд өндөр дүн байхгүй юу? Тийм яг үнэ. Тийм тохиолдол байна. Тэгэхээр ч бас боломж бол зөндөл байгаа л. Тэгээ худалдааны чиглэлийн одоо яг тэр морин спортын чиглэлийн аялал жуулчлалуудыг аймагуд хийж болж байна. Тэрэн дээр нь одоо аймагт амьдарч байгаа уяачид бид юм уу те залуучууд одоо тэр хүмүүсийн бизнесийг хооронд нь холбох ч юм уу. Иймэрхүү ажлууд бас байдаг. Ялангуяа Facebook-ийн группүүдээр их тийм морины 8 өдөр явагддаг. Жижиг дунд үйлдвэрлэл ер нь хэр хөгжсөн мөлий? Би Сүхбаатар л хөгтөөстэй очиж үзээгүй юм лээ. За жижиг дунд үйлдвэрлэл бол одооноос ерөнхийдөө хөгжих үндэс суурьал тавьж байна. Яг үнээр хэлэхэд. Гэхдээ юу гэдэг жижиг дунд үйлдвэрлэл түрүү энэ ярьж ирсэн. Бид нөгөө кластерын төвшөнд төлөвлөгөөгөө харахгүй бол тэнд яг юу хийх вэ? Ямар бүтээгдэхүүнийг бид нар 3 дахь зах зээл рүү гаргах уу гэдэг чинь тодорхойгүй юм үед яг иргэдвэл өнгөө гаргаад юм уу зөрөгтэй юм жижиг дунд үйлдвэрлэл хийх чадахгүй л байна л да. Тэгэхээр бид бусад аймагуудыг болон нийслэлийг юугаар хангах юм бэ гэдгийг эхлээд шийдэж дараа нь нөгөө жижиг дунд үйлдвэрлэлч явдаг. Тэгэхгүй л нөгөө нэг сэтгэлийн хөдлөлөөр нэг эхэлдэг нөгөөх нь тодорхой хугацааны дараа зах зээл рүү ундаг ч юм уу тохиолдлуудыг. Гэхдээ жижиг дунд үйлдвэрлэлийн одоо хөгжүүлэхийн тулд төрийн өмчт одоо компани байгуулад тэр нь одоо инкубаторын үүрэг гүйцэтгээд менежментийг нь барьдаг. Тийм одоо юуг бол бас хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр нөгөө нэг ууг нь бол ингэдэж жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг бас ингээд төр засгаас дэмжээд нөгөө сум хөгжүүлэх сан гээл нөгөө нэг хэдэн төгрөг өгөөд идэг байсан шүү дээ. Нэг 10 хүртэлх сая төгрөг лөө. Тий. Тэгээд тэр чинь сүүлдээ бүр инээдтэй нөгөө юу яасан мэт л шүү дээ. Иргэн төлөлт байхгүй болоод бүр тэр нөгөө нэг сангууд нь бараг татан бөгдаад тэгээ бараг хинч бизнес хийгээгүй тэгээд дуусчихсан тохиолдод айгүйх байт юм л шүү дээ. Тий. Тэгэхээр бид нэг тийм амар үргүү зардал гаргадаг юм уу л гэж би дараад айгүй олон хүн зээл авсан байгаа байхгүй. Тэгээд тэгснээ яг нөгөө жидүү шиг тэр зээлүүд нь дандаа нөгөө нэг засаг дарга те юу хаана ажилтдаг нөгөө нэг яг нөгөө мэдээл дойр тэгээд бас таньдаг талдаа ингээд өгцөн. Тэнгуутаа нөгөө иргэн төлөлт нь байхгүй бүр сангууд татан бөгцсөн. Уг тийш нэг 3 жилийн дотор хүүггүй те ингээд хийх хэвээр. Тийм суугчсан жоромтой байдаг шүү дээ. Тэгэхээр энэ дээр зүгээр бид нар ингээд нөгөө өнгөрснөөс айгуу тийм сургамж авах хэрэгтэй юм шиг байна. Харин тийм яг үнэ. Тэгээ хоёр удаагийн том сургамж биднэрт байна. За эхнийх нь таны жишээ шүү дээ. Шууд өгчөж जैन иргэн төлөлтгөө болдог ч гэдэг юм уу юм жишээ нь. За хоёр дахь нь бол мэдээж засгийн газрын жидүү асуудал байгаад байгаа. Тэгэхээр одоо зүгээр аль алдааг нь харж байгаад нэг ийм хөлбөр байж болох юм гэж бодод. Банкн дээр очингууд барьцаа шаардаад байдаг. Эрх мэдэлтэй хөнгүүд танилтал хамаатандаа өгöd идэг. Нөгөөдөл нь буцаад төлдөггүй. Нөгөөдөлтөө эргэж шүүхтэж чаддаггүй. Нэг ийм асуудал үүсч идэг. Тэгэхээр олон улсад гэдэг юм уу нэлээд амжилттай хэрэгжижсэн солонгосын ч гэдэг юм уу туршлагууд байна л да. Банк өгнө. Шийдвэрийг нь бол юу гэдэг ерөнхийн нөгөө том мөнгөн дүнгийн шийдвэрийг нь мэдээж эрх мэдэлтэнгүүд гаргаж байгаа. Яг зээл өгөх асуудлыг бол банк өгж байгаа. Гэхдээ тусдаа ганцхан шалгуур байдаг. Тэр нь юу вэ гэхээр нөгөө инкубатор төв дээр заавал хариалагддаг байх. Нөгөө иргэн бол ажилтай байх, орлоготой байх юм бодож байгаа шүү дээ. Одоо юу гэдэг нэг нэхмэл хийх ур чадвартай бол тэр нэхмэлээ хийж одоо тэргээ борлуулах л байгаа. Гэтэл тэрний цаа талд нөгөө компанийн санхүүг нь яаж авч явах уу, маркетинг нь яаж авч явах уу, яаж хийх үү, менежментийг яаж барих уу гэдэг юмнууд бүгд нөгөө мэрэгжлийн ур чадвар шаарддаг учраас тэрийг нь инкубатор төв дээр ингэж өгдөг систем ингээд явах юм бол бас уул амьдрах боломжтой. Тийм шүү. Ер нь ихтэй боломж бол байгаа. Бид нэр бас магадгүй боломжоо ашиглаж чадахгүй ч хүмүүс байна, харахгүй ч хүмүүс байна. Ер нь зүгээр яг ингээд сонсоодсэн чинь зээл мэл хөөцөлж байгаа тийм нэг аль нэг нутаг бараад дөө би юм явчихад нөгөө өөрөө нутаггүй юм болохоор гэлээ. Ариун баярын ярьсан дээр нэр нэг зүйлийг нэмэхэд одоо жишээ нь ингээд түрүү би нөгөө ярьжсэн сонголтын асуудал гэх тийм. Жишээ нь хотын нэг юу гэдэг залуу орон нутагт амьдарч байгаа нэг залуу хоёр зээл хөөцөлдөж чинь гэж төсөөлөе л дөө. Тийм л тэр зээл хөөцөлдөж байгаа цаг хугацаа бол ийм зөрүүтэй байдаг. Жишээ нь хотод бол юу гэдэг хорооныхоо тодорхойлтыг аавна гэдэг. Даргаасаа чөлөө аваад хороон дээр очино. Хорооныхын дарга нь байхгүй. Тэгээд маргааш нь эргээд ирнэ. Тэгээд нэг юм тодорхойлтоо аваад банкн дээр очино, тий. Тэгээд ингээд
яваал байна. Цаг хугацаа айгүй их ордог. Орон нутагт бол нөгөө цаг хугацааны бэрхшээл байхгүй. Асуудлуудыг гэдэг юм уу ер нь ингээд бүх юм маш хурдтай явдаг. Тэр бол айгүй тийм том давуу тал. Эрүүл мэндийн салбарын үйлчилгээ ялгаагүй тийм байна. Банкны үйлчилгээ тийм байна. Төрийн үйлчилгээ тийм байна. Ер нь бол орон нутагт бол цаг гэдэг бол хотоос илүү алт баг. Айгүй бүх юм хурдтай явдаг. Ер нь бол тийм юм. Гэтэл одоо яг нэг гол шалгуур үзүүлэлт байгаа шүү дээ. Амжиргааны өртөг. Яг зөв. За амжиргааны өртөг бол ялтч үт юм. Яг тэгвэл өнөөдөр юу гэдэг бүх одоо бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтүүд үндсэндээ бол бараг нийслэлээс 21 аймагрууд хардаг. За дээрэс нь бензин шатхууны үн юу гэдэг. За яг баруун хэлээр орж ирж байгаа шүү дээ. Баруун хэлээр орж ирж байгаа Цөөхөд аймгийг тооцвол бензин шатхууны үн бол орон нутагт илүү байгаа. Нийслэлээс үнэтэй байгаа. Тэнгүүд тээврийн зардал гэдэг юм өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн ерөнхийдөө л өндөрт тооцогдож байгаа. Гэтэл цалингийн систем маань өөрөө засгийн газрын нөгөө тогтоолоор явдаг учраас багсын хэмжээнд яг адилхан байгаад байдаг. Гэтэл бид нар тэнд үнэтэй талах, үнэтэй бензин авч байгаа мөртлөө яг адилхан цалин аваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө төрд юу гэдэг нөө төвлөрлийг сааруулах бодлого байна уугүй юу гэдэг чинь олж харах хамгийн ихний цэг үл ерөөсөө энэ болчихно. Мэдээж яг эмч цагдаагийн албан агч гэдэг юм уу цөөхөн тооны мэрэгжилтээр орон нутагт ажиллаад 5 жилийн нэмэгдэлч гэдэг юм уу юмнууд авж байгаа. Гэхдээ тэр бол тусгаалсан мэрэгжил баг. Гэтэл тэнд өөр хувийн хвшлийн салбарыг ингээ авч явж байгаа хэдэн зуун одоо мянган залуучууд ажиллаж хөдөлмөрлөж байна. Гэхдээ тэдний цалин өнөөдөр ямар байна вэ гэдэг дээр бол ялтч зохицуулт бас хэрэгтэй л. Тийм. Зарим бүр үнэхээр бага авдаг тий. Бүр тийм юм л шүү. Хувийн хвшилтэд ажиллаж байгаанууд нь 300 мянга хамгийн өндөр цалин бараг 400 юм уу хайшин тий. Тэгэл 300 200. Тэгэхээр одоо нөгөө яг энийг нөгөө сул талаа бид нар яаж даваа тал болох ингээ яриад шүү дээ. Тэгэхээр орон нутагт тэгвэл ажлах хүчний зардал хямд байна. Тэгвэл тэнд яг ажлах хүчний зардал хямд байгаа юм чинь тийшээ тэгвэл яг жижиг дунд үйлдвэрлэлүүд зоригтойгоор тийшээ нүүж очиж болохгүй гэж. Энэ дээр чинь эдийн засгийн тооцоолол хийгээл болно шүү дээ. Цалингийн зардал одоо юу гэдэг нь те татварын зардал гэдэг бүх зардлуудаа тооцож чинь. За тэнд бид нар үйлдвэр байгуулах нь ашигтай юу? Нийслэлд үйлдвэр байгуулад өндөр цалин өгөх нь ашигтай юу? Тээврийн зардал цалингийн зөрөө хоёрын ашигн дээрээ л бид нар сонголтоо хийгээд тээврийн зардал нь бол хямдхан гарах нь бол угаасаа ойлгомжтой байдаг. Ямар ч юу нь бол дундад төвшний бизнес дээр. Тэгэхээр орон нутагт бид нар хямд ажиллах хүч байгаа учраас тэнд одоо юу гэдэг нь үйлдвэрээ байгуулъя ч гэдэг юм уу. Энд чинь өөрөө сонголтын асуудал байхгүй. Тэгээд ирэнгүүд яах вэ гэхээр нөгөө талаас төр бас тодорхой хэмжээгээр цалингийн бодлого дээр уян хатан одоо тий аслалтыг нь харж байгаад уян хатан бодлого шаардлагатай байдаг. Тэгэхээр яах вэ гэхээр төрийн албаны цалингууд өсөд эхлэнгүүд тэнд ажиллаж байгаа нөгөө сайн боловсон хүчингүүд өндөр цалинтай хэсэг рүү тэмүүлж эхлэн штэ. Тэгэхээр хувийн хвшил эргээд бодох байхгүй юу? Бид нар боловсон хүчнээ төрийн албанд алдах уу? Цалингаа нэмээд боловсон хүчнээ авч үлдэх үү гэдэг чинь төрийн алба, хувийн хвшил хоёрын хоорондын өсөлтөө явуулж эхэлж байгаа байхгүй юу? Энэ дээр чинь нөгөө нэг дараагийн үн цэнүүд бий болж өрсөлдөөн гарч ирнэ л дээ. Тэгэхээр төрч энэ тал дээр анхаарах хэрэгтэй мэдээж бизнесүүд бас цалин баг гэдгийг боломж хийж харах хэрэгтэй. За баярлалаа. Ингээд өнөөдөр бид нар бас сумдаа сайхан амьдарцгаая гэдэг энэ маш нутагтаа тий сайхан амьдарцгаая гэдэг энэ маш одоо хэрэгтэй ийм сэдвийн хүндээ ярилцлаа. Тэгээд анхаарал хандуус үзэгчтэй баярлалаа. Бид нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй. За баяртай.